Сайн байцгаана уу? Өнөөдрийн нийгэм судлал хичээлээр хувь хүн эдийн засаг гэсэн бүлэг сэдвийг дүн ярилцъя. За нэгдүгээр орон нутгийн эдийн засгийн бүтэц, хоёрдугаар орон нутгийн эдийн засгийн зах зээл, гуравдугаар жижиг бизнесийн эрсдэл бичих арга зүй гэсэн агуулгын хүрээнд ярилцъя. За нэгдүгээр орон нутгийн эдийн засгийн бүтэц буюу орон нутгийн эдийн засаг яагаад чухал юм бэ гэсэн асуудал тавигдж байгаа. За тэгэхээр орон нутгийн эдийн засаг гэж юу юм бэ? Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд бид яаж оролцох юм бэ гэсэн агуулгаар хичээлээ үзвэл илүү үр дүнтэй болов. За тэгэхээр энэхүү асуултанд их сурвалжаа сайдуулаа хариулт өгье оролдъё. За тэгэхээр их сурвалж дээр одоо Монгол Улсын хөгжлийн ассоциацийн үндэсний төвөөс хийсэн 2016 оны судалгааны хэсгээс авч үзсэн байна. За өсөж төрсөн одоо нутагтаа сайхан амьдрах хүсэлтэй олон хүн одоо хөдөө орон нутагт амьдарч байна. Гэвч манай улсын сум орон нутгийн эдийн засгийн хөгжил удаашралтай байгаагаас иргэд хот руу тэмүүлж хөдөө орон нутагт улам бүр одоо эзүүрэх ийм хандлага бий болсон. За орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлснээр тухайн орон нутгийн эдийн засгийн өсөлт нэмэгддэг гэсэн судалгааг Америк нэгдсэн улсын эрдэмтэд дэлхийн одоо 52 орны жишээг судлан тогтоосон. Иймээс орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд тухайн орон нутгийн иргэдийн оролцоо хамгийн чухал хэмээн энэхүү судалгаагаар дүгнж үзсэн. Тэгвэл орон нутагтаа амьдрах, орон нутгаа хөгжүүлэх, тэнд бизнес эрхлэх, тэнд одоо иргэдийн оролцоо нэмэгдэх нь тухайн орон нутгийн эдийн засгийн бүтцийг чадваржуулах гол үндсэн бааз зүйл юм байна гэдэг одоо эцэс дүгнжлэх. За тэгэхээр тэрхүү одоо бидний яриад байгаа орон нутгийн эдийн засгийн бүтэц гэж юу юм бэ гэхээр нэгдүгээр саяны судалгаан дээр ч гэсэн гарсан. Хүн ам хамгийн чухал нөлөөтэй. Түрүүний одоо сумаас хүмүүс одоо хот суурин газар руу ихээр шилжснээр сум одоо эсвэрч тухайн одоо орон нутгийн эдийн засаг буурч байна. Иймд одоо иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чухал юм а гэсэн судалгааны гуйсан гарч ирсэн. Тэгвэл энэ орон нутгийн эдийн засгийн бүтцийн хамгийн нэгдүгээр одоо хүн ам, тэгээд тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц ажил эрхлэлт гэсэн ийм ойлголттой хүргэдэг. За дараа нь бол засаг захиргаа болон нийгмийн үйлчлэгээний байгууллагууд одоо тэдгээрийн хэлбэр. За энэ нийгмийн үйлчлэгээний байгууллагын хэлбэр гэдэгт төрийн өмчийн болон төрийн бус байгууллагууд, за аж ахуй нэгжүүдийг ойлгох хэрэгтэй. За гуравт орон нутгийн эдийн засгийн харилцаа, энийг дараагийн сэдвээр үзнэ. За дөрөвдүгээр орон нутгийн орлого зарлагын асуудал. За тэгэхээр бидний яриад байгаа орон нутгийн эдийн засаг гэж юу юм бэ гэдэг маань тухайн орон нутгийн хүн ам, баялаг бүтээх, орон нутгаа хөгжүүлэх тухай багц асуудлыг багтаасан ойлголтыг орон нутгийн эдийн засаг гэмээр хамруулж ойлгож үзэж болох нэ. За тэгвэл түрүүний одоо их сурвалж дээр ч гэсэн гарсан шүү дээ. Орон нутагт хүн ам ямар чухал нөлөөтэй юм бэ гэдэг. Түрүүний одоо их сурвалжаас ойлгосон баха. Тэгэхээр энэ ч орон нутагт одоо хүн амын хэд төвлөрөл ба хүн амын тархан суурьсан байдлыг харуулсан юм зураг өгсөн байна. Тэгэхээр та бүхэн юуг тэмдэг дээрээ дүгнж өгөх вэ гэхээр нэгдүгээр хүн амын төвлөрөл орон нутгийн эдийн засагт ямар нөлөөтэй. Хоёрдугаар хүн амын тархан суурьсан байдал нь орон нутгийн эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг дүгнж өгч байна. За ингээд ялгаатай талын за эрэг сөрөг талыг ингэж өчгнө шүү дээ. Тэгэхээр магадгүй хүн амын хэд төвлөрсөн байдал нь эрэг талыг харах юм бол одоо бизнес эрхлэгчтэй одоо борлуулалтын сувг өргөн сар хүрээнд хийгдэх боломжтой буюу одоо худалдан авахчид их байж болно. Энэ хүн амын хэд одоо тархан суурьсан одоо сэрэгдсэн байдал нь эсрэгээрээ одоо бизнесийн одоо үр ашиггүй байдлыг бий болгож байна. За ингээд энэ хоёр зурган дээр сарж аваад харьцуулалтаа бичнэ шүү дээ. За тэгэхээр орон нутгийн эдийн засгийг баялаг бүтээж буй салбараа нь үндсэн 3 хэсэг байдаг. Нэгдүгürt аж үйлдвэр ба барилгын салбар. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн салбар, гуравдугаарт худалдаа үйлчилгээний салбар.
За ингээд бусад салбаруудыг хөгжүүлэх нэ. За аж ахуйн нэгжийн хэлбэр гэж. За бид нар бас өмнөх хичээлүүд дээр үзчихсэн үйлдвэрлэл эрхэлж байж ахуй нэгж, худалдаа эрхэлж байж ахуй нэгж, үйлчлэгээ эрхэлж байж ахуй нэгж гэж. Ингэж үндсэн 3 хэлбэрт байж байгаа. За ингээд дотроо одоо бизнесийн байгууллагууд бол аль ч хэлбэрт нь орж болно шүү дээ. Гэтэл одоо банк, санхүүгийн байгууллага эсвэл одоо худалдааны төв, одоо дэлгүүр зэрэг хүмүүс ямар аж ахуйн нэгжид оруулж үзэх вэ гэж асуудаг. Тэгэхээр эдгээр маань нэгэн зэрэг үйлчлэгээний худалдааны салбартаа орж болно. За бас үйлдвэрлэл эрхэлж байж ахуй нэгжид бас орчлох нэ. За энэ дээр бол бид нар хичээл дээр үзчихсэн талхны үйлдвэр, утсын үйлдвэр тийм ээ. Ийм үйлдвэрүүд байж болно. За ингээд тэрийг бас үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байж ахуй нэгжүүд гэж нэрлэдэг байна шүү дээ. Тэгэхээр дэвтэртэй аж ахуйн нэгжийн хэлбэр тусбараар жишээ гаргамжиж хичээрээ. За баялагийг хэрхэн бүтээдэг вэ гэж. За баялагийг хэрхэн бүтээх тухайн асуудал бол орц, хувиргалт, гарц гэсэн ойлголттой нэг толгойд. Өөрөөр хэлбэл орц гэдэг нь үйлдвэрлэлийн нөөц баялагийг хэлж байгаа. Нөөцийг. За энэхүү орцыг гарц болон хувиргаж байгаа үйл явцыг баялаг бүтээх үйл явц гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн түүхий нөөц баялагийг хувирган ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу гарцыг бий болгож байгаа энэ үйл явцыг баялаг бүтээх үйл явц гэдэг байна шүү дээ. Жишээлбэл одоо байгаль дээр байгаа бэлэн модыг цаас болгох тийм ээ. Мөн хуванцар байлаа гэхэд тэр хуванцраар ямар нэгэн үр бүтээлтэй зүйл хийх. Энэ бол баялаг бүтээж байгаа үйл явц. За тэр баялаг бүтээх үйл явцд бол үйлдвэрлэлийн нөөц хамгийн чухал. Үйлдвэрлэлийн нөөцгүйгээр баялаг бүтэх гэсэн асуудал байхгүй. За тэгвэл үйлдвэрлэлд орц болгон ашиглаж байгаа нөөцийг үйлдвэрлэлийн нөөц гэдэг байна. За үйлдвэрлэлийн нөөц нь үндсэн 4 ойлголттой. Энд бол газар. За мэдээж газрын дээрх болон доорх баялагийг үйлдвэрлэлийн нөөцөд тосч байна. За хоёрдугаарт хөдөлмөр. За хөдөлмөр нь мэдээж хүний оюуны ба биеийн хүчний чадвар хэлж байгаа. За гуравдугаарт капитал. За энэ машин, тоног, төхөөрөмж, барилга, зам, гүүр, түүхийд, материал, за эд хөгжил, мөнгө зэрэг одоо бит баялагийг хэлж байгаа. За дөрөвдүгээрт ур чадвар гэж. За энэ газар, хөдөлмөр, капитал гэсэн үйлдвэрлэлийн нөөцүүд маань бэлэн байгаад энэ ур чадвар гэсэн нөөц баялагийг ашиглаж чадахгүй бол баялаг бүтээж мөн чадахгүй байна шүү дээ. Баялаг бүтээж чадахгүй. Учир нь одоо дээд дурдсан энэ 3 хүчин зүйлийг нэг үйлдвэрлэлийн газар нэгтгэн үр ашигтай удирдах хүний оюуны чадварыг ур чадвар үйлдвэрлэлийн нөөцөд оруулдаг. За хоёрдугаарт орон нутгийн эдийн засаг гэж юу вэ гэсэн ойлголт гарч ирж байна. За бид нар бол орон нутгийн тухай өмнөх хичээлүүд дээр бол хангалттай авч үзсэн. За тиймээс эдийн засгийн одоо үндсэн ойлголт болсон зах зээл гэж юу вэ гэсэн энэ ойлголтыг одоо тодорхойлъё. Тэгэхээр зах зээл нь мөнгөтэй, түүнийгээ зарцуулах сонирхолтой худалдан авагчид буюу хэрэглэгчид тэдэнд бараагаа борлуулж ашиг олох сонирхолтой худалдагчид буюу үйлдвэрлэгчдийн хоорондын харилцаа үйлчлэл. Тэгэхээр энэ маань хэрэглэгч ба үйлдвэрлэгч хоорондын харилцааг зах зээл гэж үзэх нь шүү дээ. За зах зээлийн үндсэн 2 ойлголт байдаг. Энэ нь нэгдүгээр эргэлт, хоёрдугаарт нийлүүлэлт гэсэн ойлголт. За мөн түрүүний хэрэглэгч ба үйлдвэрлэгч гэсэн 2 ойлголт гаргасан. За тэгэхээр нэгдүгээр эрэлт гэж юу юм бэ гэхээр худалдан авагчийн хүсэл сонирхлын үндсэндээ тодорхой үнээр худалдан авах боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээний одоо хэлж байгаа. Хэрвээ одоо худалдан авах боломжгүй буюу худалдан авах чадваргүй мөртлөө эрэлт хэрэгцээтэй байна гэж үзвэл түүнийг зах зээл дээрх бодит эрэлт гэж тооцох болно шүү дээ. Ямар нэгэн хэмжээгээр худалдан авах чадвартай байж тэр маань эрэлт болдог. За энэ чинь сархалт
Мэдээж нэгдүгээрт одоо эрэлт гэж байгаа юм чинь бүтээгдэхүүн үйлчлэгийг авах хүсэл сонирхолтой. Тэгээд дээрэс нь худалдан авах боломжгүй, худалдан авах чадвартай байна гэсэн. За нийлүүлэлт гэж байна. За нийлүүлэлт гэдэг нь зах зээлд нийлүүлэх хүсэл нэрмэлцэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээ гэлтэж. Тэгэхээр мэдээж үйлдвэрлэх хүсэл сонирхолтой. За хүсэл сонирхолтой байлаа гэд огт үйлдвэрлэх боломжгүй тийм зүйлийг хэлэхгүй байх нь шүү дээ. Үйлдвэрлэх боломжтой, үйлдвэрлэх чадвартай тэр бараа үйлчилгээний тоо хэмжээг нийлүүлэлт гэдэг байна шүү дээ. Тэгэхээр нийлүүлэлт гэдэг нь үйлдвэрлэгч, эрэлт гэдэг нь хэрэглэгч нартай холбоотой ойлголт байна. За энийг бол сайн ялгах хэрэгтэй шүү. За 3 дугаарт жижиг бизнес төсөл бичих арга зүй. За бизнес гэж юу юм бэ гэсэн ойлголтыг сайн ойлгож байж бизнесийн төслөө амжилттай бичих нь ойлгомжтой. Тэгэхээр бизнес гэдэг нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулж түүнийгээ арвижуулах үйл ажиллагаа гэлдэг. Бүх төрлийн одоо бизнесийн гол зорилго ямар нэг ашиг орлого олоход туршина. Бизнес санаа гэдэг нь орлого олох боломжийг олж харсан тэр зүйлийг хэлдэг байна шүү дээ. Тэгэхээр бизнес хэрэглэх нь ямар ач холбогдолтой юм бэ гэж ийм асуудал руу орж байгаа. Тэгэхээр баялаг бүтээх буюу хэрэглэгчийн хэрэгцээг хангах үйлчлэгээ үзүүлэх нь бизнесийн ач холбогдлын нэг үзүүлэлт болох нь шүү дээ. Хоёрдугаарт орон нутгийг хөгжүүлнэ. Гуравдугаарт одоо ашиг орлогоо нэмэгдүүлэх мэт ийм ач холбогдолтой. За тэгвэл бизнес төлөвлөгөөний бүтэц, бизнес төлөвлөгөөний үе шатыг хэрхэн яаж төлөвлөх вэ гэж байна. За тэгэхээр одоо бизнесийн санаагаа зөв болгох нь бизнесийнхээ суурь фундамыг сайн тавьсантай гэсэн. За ингээд сайн оновчтой зах зээлээ судалсан бизнесийн санаа маань дараагийнхаа үе шат руу хэрхэн яаж явах вэ гэхээр нэгдүгээр бизнесийн зорилгоо томьёолно. За бизнесийн зорилго дотор бизнесийн давуу тал, хүрэх үр дүн зэргийг тусгаж өгнө. За дараагийн 3 дугаар шат бол бизнесийн бүтэц зохион байгуулалтыг төлөвлөнө. Энэ нь бизнес нь ямар хөрөнгө оруулалт, ямар одоо тоног төхөөрөмж, ямар ажиллах хүч нөөцийг бүрдүүлэх юм бэ гэдгээ тооцоолно. За 4 дугаарт үйлдвэрлэлийн төлөвлөгөө. За үйлдвэрлэлийн төлөвлөгөө гэдэг нь нөгөө л бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ, үйлдвэрлэлийн зардлаа тооцно гэсэн. За хамгийн сүүлд нь энэ санхүүгийн тооцоо бол хамгийн чухал бөгөөд хамгийн их тооцооллыг шаарддаг ийм асуудал. Тэгэхээр борлуулалтын одоо орлого, нийт зардал, үр ашиг, татвар зэргийг нь санхүүгийн тооцоонд оруулдаг. Санхүүгийн тооцоо. За ямар бизнес хийж болох вэ? Ямар бизнесийн санаа гаргаж болох вэ гэсэн энэ сэтлийг та бүхэн хаанаас харж болох вэ гэхээр нөгөө л нийгмийн ухааныхаа өмнө үздсэн хичээлийн сэдвүүтэй холбож байна. Жишээлбэл бид одоо өмнөх үйлрэл орон нутгийн тулгымдсан асуудлууд гэдэг утсан шүү дээ. Тийм учраас тухайн орон нутагт тулгымдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхүйц бизнесийн санаа гэж байна. Жишээ нь цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл аюулгүй байдлыг хангасан тоглоом дутмаг байна гэж үзвэл тийм ээ энийг эхлээд судалж хана шүү дээ. Ямар тулгымдсан асуудал байж болох вэ? За тэгэхээр иймд одоо тоглоом хамтран үйлдвэрлэх санаа гаргаж байна. За энэ тоглоом хамтран үйлдвэрлэх одоо санаагаа хэрхэн яаж цааш нь бизнесийн төсөл төлөвлөгөө болгох вэ гэхээр тоглоом үйлдвэрлэх зорилго, нэр төрөл, хамтрах арга зам, боломжууд, үйлдвэрлэлөө борлуулалтын нийт зардал, ашиг зэргийг жигсэн урьдчилан төлөвлөж цаасан дээр буулгасан байх шаардлагатай. Тэгэхээр та бүхэн дэвтэртэй юм уу эсвэл тусгай нэг бизнесийн төсөл гэсэн одоо бие даалт маягаар бичээд одоо ихтгэл хэлбэрээр бэлтгэн ирж болох юм. Тэгэхээр дээр нь өнгө загвар одоо үйлчилгээний төрөл, борлуулалтын суваг зэргийг тооцож болно. За жишээлбэл одоо модон тоглоом байж болно. Энэ нь одоо 0-6 насны хүүхдүүдэд зориулагдсан
байж болж байна. За өнөөдрийн хичээлд дүгнэе. За хувь хүн ба эдийн засаг гэсэн бүлэг сэдвээр бид нар юуг ойлгож авсан бэ гэхээр орон нутгийн хөгжил нь түүний эдийн засгийн чадвараас хамаардаг. За эдийн засгийн тогтвортой байдлыг иргэн буюу үйлдвэрлэлийн нөөцийг амжилттай хэрэгжүүлж буй баялаг бүтээгчнэр хангадаг юм байна гэж ойлгож авлаа. Мөн баялаг бүтээгчид бүтээгдэхүүн үйлчлэгээр хэрэглэгчийн эрэлтийг хангах үйс нийлүүлэлт хийж байж амжилттай бизнес бий болгодог гэдгийг олж харлаа. За тэгвэл хэрэглэгч байна гэдэг нь зах зээл байгаа гэж ойлгоно. Тэр зах зээлийг эзлэх, тэр зах зээл өрсөлдөх бизнесийн санаа гаргаж, бизнес төсөл буюу төлөвлөгөөг гаргаж болох нэ гэж үзэх нь шүү дээ. За энэ хэрэглэгч байна гэдэг нь зах зээл байна гэсэн үг гэж байна. Тэгэхээр ямар хэрэглэгч хаана байна вэ гэдгийг эхлээд судлах нь бизнесэд гаргахаас. За тэгэхээр энэ хэрэглэгчийг тогтоож байгаа маань зах зээлийн эзлэх хувийг тогтоож байна гэсэн. Тэгэхээр зах зээлд ямар бараа бүтээгдэхүүнийг гаргах вэ гэдгийг эхлээд санаагаа олох нь шүү дээ. Тэгээд бизнес төлөвлөгөө гаргах. За тэгэхээр өнөөдрийн хичээлтэй холбоотой хоёр асуултыг одоо биедан гүйцэтгэх хүсэж байна та бүхнээс. Тэгэхээр яагаад суралцагч бүр жижиг бизнесийн төлөвлөгөө бичүүлж байгаа вэ гэсэн асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл хүүхд болон одоо би одоо бизнесмен болохгүй, бизнес эрхлэгч болохгүй гэж бодож магадгүй л дээ. Тэгвэл энэ нь олон талын ач холбогдолтой учраас энэ ерөнхий агуулга буюу заавал судлах хичээлийн агуулгад орсон байх нь шүү дээ. Тэгэхээр энэ жижиг бизнесийн төлөвлөгөө бичих маань түрүүн л минь одоо хэлсэнчлэн бизнесийн төсөл бичих үйл шатуудтай холбоотой, бүтцтэйг холбоотой. Өөрөөр хэлбэл жижиг судалгаа хийж байна. Тэр судалгааныхаа үндсэн дээр зорилтыг төвшүүлж байна. За тэгээд төлөвлөгөө гаргаж байна, тооцоолол хийж байна. Хэмтчихдээ олон талын ач холбогдолтой. За дараа нь та бүхэн иргэн баян бол улс баян гэж юу гэсэн утгатай үг болох вэ? Одоо тайлбарлах ийм эргэцүүлэл бичих юм байна. За энэ хоёр даалгаврыг хэвтэртэй хийгээд багш руугаа явуулахыг хүсэж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.